За өрөөнд үзэгчдээ бид студиэс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой тодорхой мэдээллүүдэд хариулт авахаар Арс намын даргалсан Зандагүгийн энх болттой ярилцгаар студид өрсөн. Таны бид тэр нэг богино хэмжээний тийм рил мэдээ явуулчлаа л да. Тодорхой нэр бүхий улсуудад хандаад би бол одоо уг нь бол надад асуудал байхгүй. Гэхдээ би 24 оны улсын хурлын сонгуульд одоо нэр дэвшихээс татгалзаж байна, болж байна, унжиж байна гэдэг. Та ерөнхийдөө голчлон яг ямар хүмүүс рүү хандаад байгаа. Яагаад гэдэг тийм үндэслэл шалтгаанаас байж таарна да. Би үлгэр үзүүлж байгаа. Би 2000 онд анх нэр дэвшээд төрөмж орон даргын ажилласаа буугаад нэр дэвшээд 3 сонгогдож 3 унсан байна. Тэгэхээр надад бол одоо сүүлийн 20-30 жилийн улс төрийн туршлага ингээд болёо. Залуучуудаа зайгаа тавьж өгье. Ялах боломжоор хангаж өгөө. Энэ муу нэртэй улсууд энэ намаас хол бай гэдэг. Тэгээ муу нэртэй ганц баяр цогт биш олон хүн байна. Ардын намд ч гэсэн одоо нэр дэвшүүл болохгүй хүмүүс байна. Тэгээ би бол бодлогын тухай ярьж байгаа болохоос одоо хин нэгэн хүнтэй өс хонзон санаж яриад байгаа юм биш. Энэ сонгуул гэдэг бол ард түмний хүсэл зориг байдаг. Тэгээ арчилсан намын одоо Монголын ард түмний нэг хэсэг арчилсан намын ард түмэн бол баяр цогт гэдэг хүндээ дургу байгаа. Яагаад дургу байгааг бол миний нөгөө ирэл дээр байгаа шүү дээ. Тийм үлээ. 1 сая долларыг дансандаа мартлаа баяжсан ба учраас арчилсан намын нэр хүндийг доош нь татаад байгаа хүн л дээ. Дараагийн нэг асуудал 5 толгойн хожлыг та бас зогсооцсон шүү дээ. Яг нь 5 толгой нөгөө танаа намын одоо энэ ч нөгөө одоо нөгөө улсын хурлын гишүүн бас номтой хоёрын эвслийн ерөнхий менежерээр томилогдлоо энэ гэдэг мэдээ яваад байгаа нөгөө инх сайхан гэж хүн. Тийм хүн бас холбогдлолтой энэ гэдэг тийм яриа байдаг шүү дээ. Та энэ дэр ямар яриа бишээ наа чи бодож юм байхгүй. Баримттай. Бүх юм баримттай. Тэр үеийн бүх архив бүх юм гаргаад хараад бүгд байж байгаа. Тэгэхээр энэ элбэг доржийн бүлэглэл MCS-д юу өгөх гэж оролцсон юм. 5 толгой. Тэгээд би өгөөгүй юм. Тий. Одоо 40 гишүүн надад олдоод конопны даваагаар яллаа шүү дээ. Өгөх гэж оролцсон нь өөрөө 16 сонгуул бас сөрөг болсон. 5 оролцсон нь оролцсон. Ягаад гэвэл арчилсан нам дотор хагаралтай юм шиг харагдаж байгаа шүү дээ. Арчилсан намын дарга нь болохоор 5 толгойг өгөхгүй гэсэн, ховшлохгүй гэсэн. Арчилсан намаа сонгогдсон улсын хурлын зарим гишүүд, ерөнхий сайд, ерөнхийлөгчнөр нийлчээд өгнөгөө яваадсан. Тэгэхээр арчилсан нам бол одоо нэг биш 2 толгойтой байна. Тэгэхдээ үр дүнд нь Монгол улс бол хамгийн том татвар төлдөг 2 компани улсын хуваарь авч үлдсэн. Эрдэнэч улсын, Эрдэнэс 5 толгойг 80% улсын. Нийт монголчууд үр шимийг хүртэж байгаа. Тэгэхээр энэ нэг дарга цэрэг болсныгоо хувийн шунлааг үүсгэх гэж хувьдаа баяжих гэж оролддог улсуудаас аль ч нам нь хол явахгүй бол нийт намуудад итгэдэг итгэл бол буурсан байна шүү дээ. Нөгөө л итгэл алдуулсан улсуудаа дахин дэвшүүлээд одоо 30 дахь жилдээ дэвших гээд явж шүү дээ энэ нөхдүүд чинь. Тэгээ болчихоо. Наад нэг хэдэн залуучууд чинь чиний тэр лоорис чинь хол байж тэр сая доллар мартдаг баяр цогтоос хол байж байгаад нэг гишүүн болж олон холчихгүй маа гэхэд тэнцчих гээ яваад шүү дээ. Гэтэл энэ баяр цогт элбэгдэрж сайхан бэлэн мэтийн улсуудаас болоод дахиад ялагдах тэрэ тулчаад байгаа. Тэгээ хоёулынгийн ярьцлага бол энэ намуудын нэр дэвших хурлын үеэр болох юм. Тий, одоо болж байна тий. Тийм 6 цагаас. Тэгэхээр энийг энэ манай УБ-ийн гишүүд үзэг, ардын намын баг хурлын гишүүд гэсэн үзэг. Ард түмнийхөө төлөө зүтгэе гэж байгаа бол энэ хувьдаа баяждаг улсуудаас аль нам нь хол явах ёстой. Арчилсан намын залуучуудад боломжийг олох л доо. Тэгээ боломжийг олгохоор өөрсдөө бас энэ хэцүү нэрт рүү ингээд зурчих гэдэг шүү дээ. Бид хоёр чинь чацуу байхгүй юу баяр цогт. Тийм юм уу? Би бид хоёр параллел анги байхгүй нэг төгс 84 оны. Тэгээ би өөрийгөө хөгшөрлөө. Улс төрөөс болио гэж яхад дахиж очиод болохгүй шүү дээ. Элбэгдэр надаас 2 ах. Энэ хүмүүс сайн дураараа над шиг болио гэж хэлэх ёстой. Яг бол энэ арчилсан намыг муухай харагдуулж байна. 5 толгойг авах гэсэн, эрдэнэтийг авах гэсэн, сая доллар мартдаг энэ төр. Надад бол тийм үйлдэл байхгүй. Одоо дэвшиж болохгүй. Залуучуудаа боломж олгоо гэдэг энэ агуулга дээр ганцхан арчилсан намд л одоо баяр цогтууд байгаад байгаа мó? Эсвэл одоо бүх намд баяр цогтууд байна? Ардын намд бас нэг баяр цогт байна. Байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр та энийг ер нь шууд одоо ингээд яриад төгсөж болох уу? Яг одоо яагаад тэгэхээр маш хариуцлагатай
ийм цаг тохиож байгаа байхгүй. Намуудын нэр дэвшүүлэлтийн сүүлчийн өдөр. Тийм сүүлчийн өдөр. Одоо энэ хүмүүс чинь танаа намын 2024 оны улсын хурлын сонгуулийн нэр дэвшигчдийг тодорхойлж тогтоож өгнө. За эндээс та том агуулгаар нь ямар их төлөвлөмжлийг харж байна? Нэр дэвшүүлэх ажилд ингэж хариуцлагагүй хандаж болохгүй. Яагаад хариуцлагагүй гэж? Энэ хүмүүс нэр дэвшигчдийг тодруулахаар яагаад хариуцлагагүй болж байна? Гэхдээ ядаж ялтан биш юм оруулаа та. Тэр камер байна шүү дээ. Энэ ялтан. Хэрэгээ аргалал яваад байгаа нөхөр шүү дээ. Гурван шатны шүүхээс тогтоогдсон. Энэ нөгөө Зоргийн эргийн ялтан ялаа идлээ дууссан. Энэ бас мөнх эрдэнэгээд бас ялтан. Сая өршөөлөөр уучлаар гарсан. Гэхдээ ядаж энэ ялгуу үнээр сонгол шаруулж болохгүй мүү гэж би хичээд байгаа. Тэр олон жилийн өмнө тэр мартцсан сая доллар одоо сөхөгдөж ил байна. Яг адилхан өчигдрийн сэдв шиг л шинэхнэрээ гарч ирж байна. Тэгээ шүү дээ офшор түвшээс чи яг л офшор ликс гэдэг дэлхийд даяар одоо чи вебсайт руу байж л байгаа. Тий. Ингээл дараа тэгэхээр энэ Эрдэнэтийн түвшээс чинь өмнө Оросууд бас нэг удаа зарж үтсэн юм шиг байлаа шүү дээ, тий. Тэгээ та тэр Оросын албаны улс руу бичиг илгээж байж тэр одоо хувьчлалыг цуцалсан гэж тэр ямар юм байгаад гэдэг юм бэ? Бид нар ерөөсөө нэг ойлгож сонсож байгаа юм. Энэ Эрдэнэт бол айгүй хэлбэрхэн. Тухайн үеийн СССР гэдэг улс бүгд найрамд Монгол Орд улс хоёр гэрээ байгуулж энэ чинь улс хоорондын гэрээ байгаа юм. Тэгээ хоёулаа хамтарч үйлдвэр байгуулад ашиглаа явж исэн. Тэгээд бие биендээ зарах болвол одоо хин нэг хүн зарах болно доо. Хоёр биендээ төрүүл санд болох үүрэгтэй. Одоо манайх 51-гээ зарах гэвэл Оросд бас санд болгоно. Танах авах уу гэж хэлж Орос 49% бол манад санд тавих хэрэгтэй. Тэгэхээр Оросууд ямар алдаа хийсэн гэхээр би 96 онд төрийн өмчөнд дарга болоод Эрдэнэтийн зөвлөлийн хурлыг хийх гэсэн чи баахан хувийн компанид хөрөг дэрдэг байхгүй. Гэхдээ та нар чи ямар учиртай энэ Зарбел Совет мэдгээд танаа итгэмжил энтер байна уу гэсэн. Үгүй энэ чи миний хувийн компани болсон гэдэг. Үгүй энэ чи гэрээ чи өөр штэ гэдэг. Тэгээд тэндээс нөгөө зарга үлсээд би энэ албан бичгээ явуулсан. Орос хэл дээр. Орос хэл дээр энэ камер ингээд юу камерлоо яач юм бэ? Тэгээ. Тэгээ хамгийн гол нь тэр үед би ингэсэн. 91 оны СССР болон бүгд найрамд Монгол улс юу гэрээгээр энэ бол одоо аль нэг талдаа заавал мэдэгдэж санал болох. Та нар $40,000 зарсан учраас бид нар тэр $40,000 гарч авъя. $40,000 зарсан юм тий. Тий, $40,000 зарсан нэг Беласны дугуй гэдээ яриа гарсан шүү дээ. Тэгээд энэ одоо албан бичгээр бид нар авах хүсэлтээ албан ёсоор гаргаж ийн гэж. Тэгэхээр Оросууд гинт уучраа болоод нэрээ эн чинь болохгүй юм байна. Гэт дотроо зарга үүсгээд арбитрийн шүүхээр Ельцин ажиллаа өгөөд Путин ерөнхийлөгч болсны дараа жил одоо Ельцины үеийн хөвчл байхгүй юу? Замбараагүй хөвчл явагдсан байлээ л дээ. Тэгээд Монголд өгөхгүй тулд $40,000 зарсан юм а буцаж улсынхаа мэдэлд аваад тэгээд сахал эрдэнэлэгт $400 сая зарж одоо Оросууд 400 сая зарыг бол эхлээд Монголын засгийн газар санал болгосон шүү дээ. Монголын засгийн газар санал болгосон. Тэгэхээр сайхан бэлэг авахгүй гэдэг бичиг авсан байна. За. Авахгүй гэдэг бичиг явуулсан. Тэрийг хинтээ зөвшөлтсөж явуулсан байна. Элбүүдээр тэр хоёр шийдэхгүй юу. Гэтэл энэ хэлцээр ч өөрөө улс хоорондын хэлцээр учраас улсын хурл хүссэн үсэг орж байна шүү дээ. Эрдэнэт 49% ийм үнээр зарыг гэж байна. Зарыг гэж байна. Ах уу болох уу тэгээ их хурл хэлцэх хэрэгтэй байна. Их хурл тэр эцсийн үгийг хэлэх хэрэгтэй болохоо сайхан бэлэг хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь одоо юу гэдэг манайх мөнгөгүй ч гэдэг юм уу тэгээд хэлээд явуулчих юм. Тэгээд бичиг өгөөд ахгүй гэдгээ хэлэхээр Монголын хувийн компани зарах эрх нь үүсэж байгаа юм. Хэрвээ улсын хурл одоо миний гар үсгтээ улсын хурлын тогтоол Орос руу явуулсан бол хууль ёсны хөвчл болно. Тийм биш үү. Гэтэл тэрийг би хийж өгөөгүй учраас хулгаагаар хөвчл явуулаад тэр нь баригдаад харин ашгүй энэ оюун эрдэнэ засгийн газар тэр одоо ловерийн зогсоож улсын мэдэлд авчихна шүү дээ. Тэр гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах өмчлүүлэх гэдэг чинь автор нь та юм уу? Аль юм бэ? За энэ чинь болохоор агуулга нь оноо нь болохоор гадаадын 2013 оны 10 дугаар сарын 3. Тий. Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно.
12.1 газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацаа гэрээний анхны нөхцлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах. Яг томьёол нь өнөөдрийнхтэй адилхан шүү дээ. Зөвшөөрсөн дээр Хурлбаатарын нэр байгаа. Зөвшөөрсөн дээр Ариун Батсуур гэж явж ирсэн ээ. За Одон туяа оюун төвдөнд орж Чимдийн Хурлбаатар гэвэж шүү дээ. Тэр Хурлбаатар сайд чи өөрөө тэгээ 13 онд дэмжиж исэн юм шүү. Яг энэ бол аль нэг намын юм биш. Энэ бол засгийн газраа оруулж ирсэн ямиг хилцээд. Тухайн үед ямар юм болсон гэхээр бүгдээрээ санал нээсэн зүйл бол дотоодын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлтийг гадаадынханд ялгаагүй үзүүлье гэдгээр энэ заалт орсон. Дотоодынхан чинь 100 жилээр газар авдаг хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг тэр үедээ Хурлбаатар эсэргүүцээд энэ татгалцсан гишүүдтэй нэрээ бичүүлж болно. Тий. 16 онд бид нар ялагдаад явсны дараа 8 жил энэ хуулийг засах боломжтой байлаа. Гэхдээ Хурлбаатар сайд наадах чинь нэг юм сая зарсаж байгаа юм шүү. Зандан шитэр зассан. Хурлбаатар засаагүй шүү дээ. Тэгэхээр энэ Хурлбаатар тэр хуулийг өргөн бариад анх хилцүүлэхэд оруулж яхад энэ зал тэрэл байсан. Хурлбаатар тэрийг засъя гэж оруулаагүй байхгүй юу? Тий, томьёол нь бол яг ингэж л орж ирсэн. Тэр хуулийн тэр залт нь хэвээрээ үлдсэн. Тэрийг засах гэж оролдоогүй. Хурлбаатарын юу бол 6 дугаар бүлгийг хасаж тэр гадаадын төрийн өмчийн банк Монгол төрөнг оруулахдаа засгийн газрын зөвшөөрөл авдаг хэсгийг хасаж орж ирсэн. Тэр бол бас тусдаа яриа болно. Тэгэхээр энэ Хурлбаатар тэр 100 жил дээр бол надтай адилхан одоо зөвшөөрсөн гэсэн буруутай бол бид нар бүгдээрээ адилхан. Гэхдээ энэ хөнгөлтийг одоо энэ 8 жилд хэн ч ашиглаагүй юм билээ. Тэг нэг ч ашиглаагүй юм билээ. Бодитоо юу дэмжлэг болж чадаагүй гэсэн. Хурлбаатар чинь ардын намын нэрийг гутааж байгаа хүн байхгүй юу? Ардын нам дотор бас арчилсан нам дотор одоо Баттулга элбэгдорж гэл нэг 2 бүлэгл байгаа дээ шүү дээ. Ардын нам дотор Зандан Шатар Хурлбаатар гэл бас нэг 2 бүлэгл яваад дээ шүү дээ. Хурлбаатарыг дэвшүүлэхгүй бол 100 жилийн асуудал бол Зандан Шатрыг авъя болол үлдчихнэ. За баярлалаа. За энэ хүртэл тэгээд танд урилга хүлээж авч студид төрсөн баярлалаа. Ажилд амжилт хүсье. За үзэгчдээ бид нийслэл Улаанбаатар хотоос за яг өрнөж байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж тодорхой тодруулга мэдээллийг улсын хурлын даргасан Зандагуугийн их бодлолтоос авлаа.